Зя бүгдээ сумын төвийн наадам үздэгээд энэ влог дээр. Яасан гэсэн чинь өвөр Монголын шилийн голын наадам үзсэн чинь хүмүүс над руу хэлж байна. За төгөө шилийн голын наадам бол аялал жуулчлалын зорилготойгоор зохион байгуулдаг. Энэ жил бүр 150 мянган жуулчин ирсэн. Ер нь бол яг цэвэр Монгол наадам, яг цэвэр гой морин уралдаан үзье те. Уяач хүмүүстээр очие гэвэл жоохон өөр сумын наадмууд үзүүлэлт ирэх гэж байна. Өвөр Монгол руу явах юм бол. Тэнгуут нь би сумын наадам үзэж болж байна. Өвөр Монголын сумын наадам үзэж болж байна. Гэхдээ би ч амьдралдаа сумын наадам үзэж үзег учраас харьцуулах зүйлгүй шүү дээ. Тэгээд харин хар орон дээр ирчлээ. Өнөөдөр хар орон сумын 70 жилийн болж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бүгд хамтдаа сумын наадам сонирхцгоё. За тэгээ юу болд юм бэ? Ямар юмнууд зохион байгуулагдсан юм бэ? Тэгээд одоо наадмын талбай болтын дарагч нар хардаа. Улаан залаат монголчууд гэдэг чинь шүү дээ. Ерөөсөө улаан залаа шүү дээ. Сайхан сэтэж ороод тавьчихсан сайхан залуучууд байна да. За эн чинь бас төсөөснөөс бол нэлээд том наадам болд юм байна. Ганц минь өвөр Монголоос ирснээс хойш бол миний ганц ойлгосон юм нь ерөөсөө биднэрт байгаа нь иргэчлөө бол үнэхээр бэлэг танхаа юм бэл. Хүссэн газараа гэрээ бариад мал нь бэлчээ байж гин гэдэг бол зөв солиотой шийдвэр байхгүй. Сяаста яг наадмын төлөвт ёо энэ залуучуудыг хардаа энэ хүүхдүүдийг хараа. Юу вэ нахын дүүнраа? Сайн уу? Сайхан наадж гин үү? За сайхан цусч гин үү? Наадам эхэлсэн үү? Нийлт нь эхэлсэн үү? Би таныг хараад шууд таньж гин үү? За би энэ машина тавьчих тэгээд та гоё юм харах уу? За юу яа хараа. Юу аалж штэ. Таних Монгол дээр нь цөөхөн байдаг те. Тийм штэ. Би нөө таны биш гэж та хэдий морчин давхдаг, манай машин бомболцдог. Та хэдий мор шогшдгоо, манайхоос шогшдог. За хар орон сумын наадмын нээлт нэг юмх болт юм байна. За outfit check, цагаан пүүз, багийн өмд, за юм дээгүүр юм зүгээр танк топтой малгайтай ирсэн. За нэг шүхэр болж авахгүй бол ичээстөө шатаж өгөхээр халуун байна. Сумын наадмын нэг гоё юм нь юу гэж айгуу гоё ингээд цомхон болж байгаа. Шууд энэ чэсгээ бүхэн үзчихнэ хараа. Ингээ бүхнийг одоо энд урд барилдчихна. Бүхийг ийм ойрхон үзэх боломж бол ер нь бол баг сумын наадмууд дээр л байгаа хаа. Бүр яг баг ингээ тэ жиггүй хөлс мөсийг аваад ойрхоноос мэдрэг ивэл ерөөсөө л энд байна. За хоол унд нь ингээ тойроод сайхан ойлгомжтой. За ямар ч бас наадмын талбайгаа нэг тойрчий. Тэгээ гоё бүх үзье. Сумын төвийн наадам ч хараа хамаагүй илүү гоё амар болт юм байна. Илүү гоё хүртээмжтэй гэх юм уу? Цаан ч сур харваа явчих төвий. Воо! Шингөө утгаараа наадам. Тэр хараа тэнд ингээ бүх заяа. Энд ингээ сур харваа. За сур харвааг би бол ойроос яг үзэж үзээгүй. Морьт харвааг бол үзэж үзснээс биш сур харвааг бол үзээгүй. Яа энэ залуучууд бол өстой бэлэг танхаа байна да. Сайн байцгаана уу? Сайхан надж байна уу? Янз. Энэ хогийнхоо юуг ямар гоё шийдсэн юм бэ те? Ундааныхаа пластик савнуудыг ингээ ичнэ. Гоё. Сайн уу? Сайн байцгаана уу? Та дэсний ганц юм асуугаад сур харвааны талаар нэг хэд асуулт асууж болох болов? Ах энэ чи эрэгтэй нь хэдэн метрт, эмэгтэй нь хэдэн метрт харавдаг үлээ? Эрэгтэй 75, эмэгтэй нь 65 дуу те. Одоо энэ ихтэй удаж байна уу? Удаж байна. Одоо 40 сум харавхаас 16 сумаар харавчаад байна. 16 сум. Энэ чинь яг яаж явд ингээ бүгд сум тавьж үзээд хамгийн шилгүүд нь шалгараад тэдэр нь дахин сум тавиад явд юм уу? Үгүй. 40 сум бүгд хараваад тэгээд хамгийн өндөр онцгой. Ерөөсөө орцож байгаа бүх хүн 40 сум тавиад хамгийн өндөр оноотой шууд төрүүлчих юм уу те? Би Монгол цэрэг амнаснасаа удаагүй чих орныхоо төлөө тэмцэн энэ дэлхийг чичүүлж бөмбөгнүүлсэн Чингис миний эзэн өхөн гэж би уйлаагүй алт мөгтөө гэж дуулаагүй морин дэлэн дээрээс дэлхийг эзэлж авахд хизэл билээ маргааш наран мантахад аль эсвэл саран гарахад хизээс биш довтлогоо өгөжлүүлэн хядан дарахаар намайг чи дайна зогсоо гэж хэлээ хизээж битгий миний дэргэд дачуулчи сүнг мөг дуугар мэдээ сур харвааныхан ч яг нэг тэмцээний дундуур байгаа учраас хүн амтнаас ч хамаа намайг ярьцлага аваад болохгүй байна. Бүгд яг төвлөрсөн те. Сумаа тавих гал бүгд байж байгаа. Гэхдээ ер нь сур харваж байгаа хүмүүсийн энэ гой бүснээс нь зүгээд байгаа юмнуудын гой тайлбарлал болчихсон. Би ганц юм асууж болох уу? Энийг юу гэдэг юм бол энэ нэг сураар хийсэн байгаа тойруулсан бүсний доогор. Энийг Аксуурга юм уу те? Агачи хэрэгсэлтэй. Энд одоо юу байх вэ? Энэ бол ингээд хүмүүс алгавч хийж хэлдэг одоо харамхаар одоо энийг ингээд тэгдэг. Тэгнэ. тэрийг өвчний нандаахад бол энийг Алгавч гэсэн үү? алгавч. Алганыхаа доктортлыг хамгаалж байгаа юм байна шүү дээ. Тэгээ алгавч. Эрхийн уруугаа хамгаалах нь. Эрхийн уруугаа хамгаалах гэж эрхийвч байна те. За өөр бүсэндээ чи юу хийд юм бэ? За тэгэл хүссэн юм аа зүгчих юм байна шүү дээ сайхан те. Тийм байна те. Энийг юу нэшгэлдэн чи? Кис чиг юм. Энийг бол хараач хүн ч одоо ингээд харангууд энэ өвччийн энэ рүүгээ ингээд зохиулдаг. Тэгнэ. Тэгээд зохио болчихгоо даа. Тэрийг зохиулахгүй байхын тулд энийгээр ингэж яагаад ороо гэсэн. Зөв. Одоо хүч өчөөд энийг ингээ хамгаалах. Зөв. Тэрөө энийг ингээ зүгээр ингээ харчих юм бол энийг ингээ хамаад дутчих юм байна те. Чи хэдэн жил харавж байгаа? Би 4 жил харавж. 4 жил харавж байгаа юм аа. Одоо энэ чи ингээ нэг хүн 40 сум тавьд юм байна те.
1 хүн 40 сум байна. Тэгээ хамгийн шилдэгэн шууд төрүүлчихдээ юм ба шүү дээ. Эхний 3 нь. Эхний 3 байна. Хэрвээ 2 харваач оноо тэнцвэр тавхсан. Тавхсан. Тавхсан гэдэг нь дахиж юугаа үзэх нь шүү Арай дээ. жижиг гасан дээр одоо харвал. Тэр байг хэлж байгаа тийм. Байг. Аха. Арай жижиг. Жижиг бүр юм. Бүрийн жижиг. Тийм байна, тийм байна. Тэрэн дээр харвал тэгээ 2 амт бол 1 метр. Метр ухарна. Тэгээ 2 оноо бол хураал явуулаа. Ямар гоё юм те. Зүү. Одоо эн чинь энэ ах нарын харж байгаа ном бол нийлээ хатуу юу? Ивэр ном. Ивэр ном бол малын янгри ивэр гэж байна. тийм хоёр талын зах нь бол янгри ивэр шүү дээ те. Бас бугуун ивэрээр хийдэг те. Харна янгри. Харна янгри ивэр юм уу? Ивэр хийхдээ шүрмцээ адтай. Одоо энэ одоо нарны температураас өөрчлөх. Номны таталт нь уу? Хэр хүнд байх нь уу? Тий. Одоо Халуун өдрөө үйл яах вэ? халуун өдрөө байвал ном нь дутаад тэгээ энэ одоо энэ хараа гэж байдаг. Халуун өдрөө байвал энэ зөөлөр. Тэгээ хүүтэн өдөр байх юм бол татвар. Тийм шүү дээ те. Энд ч одоо паундаар хэдэн паундтай гэж явах уу? Паунд одоо Энэ их харж байгаа бол 50-60 орно. 50-60 паунд юм уу те. За морь тарваных чинь бол би буруу санааг бол минийхний 38 паундтай ном байсан юм да. Бараг нэг нугалсан хэмжээний жин орж ирж байгаа гэсэн үг шүү дээ. За сумын төвийн наадмыг бол ингээд гялт тойроод морьтой тойрчвол амар юм байна уу хурдтай. Одоо эн чинь өөр юу байгаа юм бэ? Шагаа харваа байгаа. Сур харваа байна. Бөх байна. Морь хаана уралж байгаа? Энд гэхдээ Монгол наадмын хамгийн гоё нь бүх хүн дээлтэй маа. Би одоо өөрөө тэгээ өвөр Монголын наадам дээр бүтэн дээл хувцастайгаа очсноо энэ дээр жоох юм орчин үеийн хувцастай гэдэг нь жоохон тааруу юм боллоо. Сум аймаг уус гэлтгүү бас баавартай болж байгаа шүү. Энэ дотор юу болж байгаа? Шагаа харваа юм уу? Шагаа харваа тэр асуудраа. Тэр асуудар байгаа юм уу те? За шагаа харваан дээр очиод өгвөл. Чингис хааны хөшөөн дээр нөгөө ташуурн дээр ингэсэн байдаг ингээ гэсэн чи би яг онуухаа шиг болох гэдэг. За баярлалаа бро. Чамайг чинь алдар нэр хэм бэлээ? Өсгөөр танилцсандаа таатай байна. Баярлалаа. За морин такси үйлчлэгээ аваад шагаа харваан дээр ирчлээ. За шагаа харваа орцгоё. За энэ чинь ингээ шагаа харвааны юм асрууд гарчт юм байна. Сайн байна уу? Сайн явж сайхан наацгаж байна уу? Би нэг харуулж үзэж болох уу? Болох тэмцээн болоог байгаа шүү те. За та надад заагаад өгж болох уу? Энийг нь юугаар хийд юм бол? Бугын таваар хийд юм уу те? Юугаар дундургаа ингээ ба. За. Би нэг цавд бас цавд өрөх нь. Хүү чи юм нэрийн за. Урууга жоохон оруулж аваад ингээ цавд. Энэ юугаар хийдэг ийдүү? Модны давирхаагаар ингээ цавгаа хийчт юм байна. Тэгээд шараан дээр нь тавиад маш. Шараа дээр нь тавиад тэгээд энийг зөрүүлээ боочих юм а те. Йоо энэ өдөр нь ямар гоё тансаг юм бэ. Эндээ соён бутаа. За тэгээд ингэж тавьж жагаад яг нисэлж байгаа юм шиг л явна шүү дээ те. Энэ дээрээ. За тэгээд энэ соён бод. Энэ хэвд л багт. Энэ хэвд багт болно. За. Тэгээ гараа ингэж шингэж чагаад. Ингэж урж жагаад. Тэгээ ингэж ингэ дуурж жагаад. Дуурж. Тэгээ болтон дээр. Болтон дээр бол бүр идэ дуурна. Тийм ээ. Тэгээд ингэ гэтэл. За тэгэл чиглүүлэх нь шүү дээ те. Нээлж нэг иймэрхүү өндөр багт болно. За ойлголоо. Ингэж орж байгаа л ер нь бүтэн хумсараа хумсараа толиохгүй. Тэгэх юм бол хумс чи үүднэ. За. Тийм бол ерөөсөө ингэж тавьж байгаа л төлчих юм байна шүү дээ. Хусаж гарна гэсэн хумс чинь ингэж. Тийм байна. Ингээл төлчих юм байна шүү дээ. За. Энд чинь бас нарийн юм биш үү? Нарийн юм биш үү? За нуруу цэг суугаад. Сая. Тийм байна. Холтохоор хумсны толь өвдснөө сум нь явдггүй юм байна шүү дээ. Ингэж л очимаар. За би энэ үн төлбөргөө сургалт авч шүү ах нараас. За ойрхон ингэж бариад. Ерөөсө техник юм байна. Айгуу нарийн юм байна энэ чинь. Зүгээр ингэ няслаад байдаг гэд биш байна. Хүмүүс ч бас буруу ойлгоод байдаг. Ер нь амархан харагдуул чадчихна гэд чинь бас техник байна л гэсэн үг. Чүд дутчихлаа. Эн чинь гараа нөгөө түрүү давирхаагаар наацж байгаа наалтчихдээ юм шүү дээ. Тэгээ одоо хуулахаар ингээд ийм юмсан тий. За төг баярлаа. За та хэдэд амжилт сайхан надаарай. Стого юм зааж өглөө. Вау. Чист янз юм байт юм. Тэгээ зураг авах уу? За сайн уу? Би дээр нэж зөө ингээд. Окей. Баярлаа. Та хэдийн сумынх юм уу? Хотоос ирсэн үү? Баян өндрийнх үү? Оо тийм үү? Тэгээ бүр зорж ирсэн юм уу? Ямар гоё юм. Чамаа хин гэдэг? Уянга ямар гоё нэртэй. Батгэрэл. Батэртэн танилцсандаа таатай. Сайхан наадаарай. За ёо. За баярлалаа. Дижтэй шагаа. Баярлаа. Хүй, энэ Монгол хүүхдүүдийн шүд ямар цагаан юм бэ нүдний хүүхдүүд энэ шүд. Амар гоё юм, гялтгансан гоё шүдтэй юм нүүрэндээ баясалтай хүүхдүүд байх юм. Жигэн нөгөө нүдэндээ галтай нүүрэндээ цогтой гэдэг хүүхдүүд ч жигэн Монголд л байна да. Айгуу гоё юм цайлган сэтгэлтэй гэдэг ингээд шууд ингээд царайнаас илт айгуу гоё инээмсэглсэн тийм юм. Сумын наадам гисэн ч гэлээ бас л нүсэр болж ш.
Хүү энэ ах чи буутай биш үү? Сайн байна уу ах? Энэ шагаа харвдаг буу юм уу? Хүү ямар гоё. Оо за. Ямар харва гэдэг гинэ? Нумд харва. За. Энэ нэг бичлэг авч байгаа зүгээр үү? Нэг гоё хүмүүст харуулчих ямар гоё дээ. Сумаа энд ичдэг. Яра. Ахын сумнууд бол зүгээр. Энд чиг нэгээр салах уу те? Нэг том юм уу? Иш ичих юм уу? тавьчих. Ингээд тавьчих юм уу? За би барьж. Ой. Тэгээд сингэж байгаа. За. Тэгээд сумаа ингэж хийгээд тэгээд шагаагаа бүгд. Ваа. Тэгээд ийм хүчтэй явна. Бас. Жаалаа идэг дээ. Метр 2 сая. Бараг 5 м явчих юм байна те. 5 м ч хөрөг тэр хүртэл явчих нь шүү дээ. Одоо эн чин шагаа харванаас тусдаа төрөл гэсэн үг. Нумд харва гэж. Ваа. Захиур буу муу шиг юм биш үү? Ямар гоё. Одоо энд юм нумд харва болж байгаа хэсэг байгаа юу? Одоо энд. Үй, харъя да. Саарна. За. Чи юу вэ? Хідэн харваатай юм бэ монголчууд ч. Сур харва, морьт харва, шагаа харва, нумд харва. Би ёстой жиг тархитлахаа дил бовч швэн юу вэ? Битүү бота уу юм. Воо, хорой. Энд ч одоо хэдэн жилийн түүхтэй? Чингисийн үеэс юм уу? Усрах. Сайн байна уу та? Сайхан мэрч. Сайхан наад чинь уу та? Тий, YouTube-ээ хийгээл явчихна. Тий. Та энэ сумынх уу? Зөв. Энэ 70 жилийн өстө сайхан болж байна те. Ямар гой өргөн дэлгэр болт юм бэ? Энэ чинь нөгөө 70 жил нээлээрээ. Тэгээд ач холбогдлогч том хийж шүү дээ те. Зөв. Харин тийм байна. Монголын үндэслэл зөвлөлт ирчих. Өстой гоё болж байна. Тэгээд гоё. За, стог баярлаа. Сайхан надараа та. Тийм үү. Та хидтэй? 60 хүрсэн юм уу? За баярлаа. 60 таах сумын төв дээр миний YouTube-ыг үздэг гэж штэ. За, хоёулаа нэг юм олж ууя ядах уу. Яг ам цангаж өглөө. Айраг байгаа юм шүү дээ энд. Сайн уу? Сайхан наад чинь аа. Айраг байгаа юу? 2 аяга айраг авч. Мөндөө мөн. Эсэглэн гэж. За хар орон сумын 70 жилийн өстой ижгэр болж байна дөө. Нэг юм бусад аймгийн ч юм уу улсын наадам, өвөр Монгол явсан наадмаас нэг ялгаатай юм айгүй цомхон бөгөөд нийлэн цул юм. Бүгдээрээ ингээд айгүй гоё юм. Нэг юу гэж хэлэх юм бэ? Нэг матгсан гар шиг гэх юм уу нэг юм дотн мэдрэмжтэй болт юм байна. Сумын наадам бол. Тэгээд бүх бол болж байна. За одоо нэг найзуудыгаа олж аваад бүгд энэ хоёр ч өөр морилон явж үзэж болно. Энэ наадмын энэ имийг яг яаж зохион байгуулмаар юм бэ? Энэ ингээд баахан жижиг юм худалдаа 8 эдрийг нэг юм айгүй гоё эмх цэгцэнд оруулаад нэг гоё хийвэл айгүй гоё юм байна. Гэхдээ энэгээр чинь ингээ морьтойгоо, машинтайгаа, хүмүүстэйгээ ингээ холилдоод ингээ шороо осоод ялангуяа жоохон юм өвсгөө газар бол жоох хэцүү юм байна. Тэр нь хэцүү. Тэрээс бусд нь бол тасархаа янз юм болчих. Ерөөсөө ямар ч яг ажил төрлөө зохицуулаад ингээ бүтэн өдөр гаргаад ингээ бүх үзээ суугаад, айраг мариг уугаад те хоорондоо ярилцаад, шагаамагаа харваад ингэнэ гэдэг чинь ер нь жаргал юм биш үү дээ Монголын булсных. Бүгчүүдийн биехаа ер нь ингээ дээлээ өмссөн байдал яриа хөөрөө өдөр ер нь өөр юм а те. Энэ ах ямар гоё стилтэй юм бэ? Сайн байна ахаа. Та өстой гоё харагдаж шүү. Тэ. Стил имиж бол өстой янзын ганган баатар ир шиг юм биш үү? Та энэ утгах уу? Энэ хөө гол уу те? Ахын стил имиж бол өстой гоё харагдаж байна. Би нэг ингэ сахал тавих юмсан. Хэн шиг болоход мөрөөдөл байна да. За баярлалаа сайхан надараа. Ах бол зүгээр их хөргөл ахтай үзэхэр хэмжээний стил имижтэй ах шүү дээ. За энэ дандаа өсвөрийнхаа гоё мууийг харчаач тээ залуучууд яраа. Сайн байна уу? Хайд одоо гарах гэж байна уу? Одоо тэнд дуусчаад гарах юм уу те? Хайд хэд настай? 16 таа юм уу? Эсвэл чи бүр нааг алгаар бит юм шин. Та чам өндөр. Битэйг өндөр гэж бодчих. Чи бүр ингэ доромжлуулах юм аа намайг. Яасан өндөр. Чи ч бүр хулгарч их ихтэй бүр алд юм шүү. Би ийм чихэнд хурж үзэж байгаа хурж үзэж болох уу? За. Үчи бүр чулуу шиг байт юм ш тий. Чи угсаа ер нь бөхөр явахаар шийдсэн юм байна те. Чи явах уу цаашаа? Явах юм уу? Ингээд дорж жаналаа. Мөнх бадрах. Улсын наад бадрал мөнх бадрал. Улсын наадам дээр харъя да те. Ирээдүйд. Улсын наадмаар барилцсан шүү дээ. Тийм үү? Давсан уу? 2 даваад 3 дээр бас. Тийм үү? Бас үтсэн биш те. Та ер нь аав ээж талаас бүхэн удан байгаа юу? Бүгд байгаа юу те. Чөлөөт суурьтай юм уу? Гэтэ чөлөөт чи яг ийм үндэсний бүхтэр давуу тал болно шүү дээ. Болно шүү дээ. Хүл аавн те. Нэг гоё дивэ шаваа хийж сурах юмс. Тэр чинь бас урлаг юм шиг байгаа нэ. Гоё дивнэ гэдэг чинь. Би сая өвөр Монголоор яваад влог хийгээд ирсэн байхгүй юу? Тэдний бүхчүүд чинь нэг ингэж идэм биш те.
Тийм нэг заан шиг. Манайх ч юм болохоор дандаа юм нөгөө жигүүртэй амтд шиг гоё дивдэг үстэй те. Одоо энэ хідээс хід насны хүмүүс барилж байна. 13-аас бүрүү. Түү манай хүмүүс барилдах хэрэгтэй биш үү? Манай хүн 14-т шүү дээ. Читэй. Өстэй 4 жилийн дараа барилдсан шүү. Барилдсан шүү дээ. За ирээдүйн аваргууд. За амжилт хүсье бро. Баярлалаа. Амжилт. Үзүр төрөнд хоёр үлдэх болтугай. Тэр ахын стилийг яах вэ хөөе? Тэр ах бүр авра нэмэх 100000 юм аа. Ах тэгээд бүр амар баавартай зэн юм асуусан чи ингээд ярэн волюм нь бараг fucking хасах 35 дээр ярьж илсэн. Юуг нь ахаа гэсэн. Зүгээр авра форм ёо. Ахад TikTok нээвэл ахвал зүгээр англи хэл дээр контент ивэл алхаар байна да. Монгол хэл дээр контент хийнгүүтээ heijin.com руу оронгуудаа зүгээр араб хэл дээр, солонгос хэл дээр, англи хэл дээр lip sync хийгээд орчуулга хийгээд явуулахад бол ахвал зүгээр easy 100 сая views авах чинь штэ энд бол. Яа энэ ах яртай. За сайхан наад чинь үү? Сайхан наад чинь. Шинэ хоёр. Хэлцэндээ таатай байна. Энд байна хаана? Сая ер нь өвөр Монголоос ирчээл шууд хар орон сумын 70 жилийн үзийгээд ирсэн юм чинь. Та зодголж байгаа юм уу? Зодголж байна. За. Нэгэн даваа дуусчаад одоо хоёрын даваа өдөөс хойш гэсэн. Хоёрын даваа хүртлээ ингээд дийл хувцас өмсчөөд хүлээж идэм биш тий? Хувийн сонголт. Гэртээ хараад амарч ээж болно. Зүг. Хацаан тайлаад, бутлаан тайлаад, шорт бодолгүй өмсөө явж болно. Та юуны улс аймгийн цолтой бөхөө? Энэ малгай тэмдэг хараад монголчууд мэдэн дээ. За энэ ингээд малгай тэмдэг чи бөөргөө байгаа нь болохоор улсын цолтой хүмүүс аахгүй юу? За дөрвөлжин байгаа. Дөрвөлжин болоод ихээр аймгийн цолтой өг. За. За гурвалжин болоод ихээр сумын цолтой өг байхгүй юу? Поо, тийм байд юм дээ. Хараад ялгана шүү дээ. Одоо таних ч болохоор бөөрийнхий мөртлөө улсын начин шоу байхгүй юу? Начин шонхор юм уу? Тийм байна те. Тэгвэл эн чин малгаагаар бол баг бахарах юм байна шүү дээ. Шууд харуулаад мэдэх юм байна шүү дээ. Одоо улсын цолтой хүн байна, аймгийн цолтой хүн байна. Сумын цолтой хүн байна. Гэхдээ хүн болгон дээр та цолтой юу гэж яваад л тань шүү дээ. Одоо энэ улсын цолтой хэр их бүгд одоо гэлж байгаа. За 5 6 бүх байж байгаа шиг. Одоо хоёр улсын арцаг байна. Харанбаатарын арцаг гэдэг энэ сумын байна. Цэтэн зодон арцаг байна. Бас сумынхаа наадамд гэж оролцдог явах те. 70 жилийн түүхт ойр шүү дээ. Сумынхаа ойд бас өвлжингөө бэлтгэл сургалтад гэж бэлтэж байгаа гэж бодож байгаа. Зөв. Та энэ жилийн улсын наадамд хэр сэтгэл хангалуун байгаа? Гоё болсон уу? Гоё наадам болсон шүү дээ. Айгүй өөр наадам боллоо. Тийм маш нэг юм гоё энергитэй те. Гоё мэдрэмжтэй наадам болсон. Тэгээд нөгөө дараагийн асуудлууд нэг допинг гэдэг хүн асуудал шүү дээ. Тэрэн дээр асуудал байхгүй. Харин тий. Яг яванда энэ сайхан Монгол бүх уламжлал энэ допинг гэдэг зүйлээс 100% салаасаа гэж те. Тийм баг. Тий. Үндэсний бүх бол яг л зүгээр байгаагаараа байглаараа л ир бираа үзэх нь гоё юм те. Чи олон зуун жилийн түүхтэй энэ сайхан үг уламжлалаа. Одоо манус нэг ч гэсэн хүн хичээж авч явах хэрэгтэй шүү. Тийм шүү дээ. Яг тэр одоо би гэж өөрийнхөө хараа мэ бодож ирсэн болохгүй. Яг зөв. Тэр уламжлалыг давж өөрийгөө бодож болохгүй те. Болохгүй байхгүй юу? Үнэн шүү. Өстой үнэ. Гоё лээ. Энэ өсвөрийнхнийг харахаар ямар гоё юм бэ? Уламжлал тасрахгүй ингээ явж байгааг харах чинь л айгүй гоё багтал төрд юм шүү дээ. Бид нар ч гайгүй байна. Эднээс доошны насны одоо 11, 12, 3 насны хүмүүс барилдгаар ч яг нэг цагаашраагүй дааг унаг байдаг шүү дээ. Бид нар шиг л юм байна. Хөөхөдөө. Гараад нэгнийгээ хайгаа явчихна. Нэр сурглаа явчихна. Нэгнийгээ танихгүй мэдэхгүй. Тий. Одоо ингээ бүхийг харахад ер нь яаж шинждээ? Гоёыг харах уу? Юуг нь харж ингээ за энэ ер нь өгөгдөлтэй залуу байна гэж. Ингээд харахаар андшгүй байгаа шүү дээ. Тий. Энэ залуу айгүй биерхүү залуу. Тэгээс биений одоо хөгжил гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээд нуруу мэдээж өндөр байх хэрэгтэй. Гар сарвуу мэдээж том байх хэрэгтэй. Хөлийн уул том байх хэрэгтэй тий. Толгой том болвол биеийн дагаа томорно. Толгой том байх хэрэгтэй. Тэгээд өвдөг тоог өргөн байх хэрэгтэй. Тэр яг нөгөө хоёр ясны нийлсэн эсгүүд том байх хэрэгтэй тий. Тэгээд зөндөө байгаа шүү дээ. Тэгээд ирүү шанаа түүшгээ. За баярлаа. Та сайхан наадаарай. За. За. Сайхан юм аа. Ахуулстаа жиггүй үннийг өчлөөдөө. Уламжлалыг давсан эго байна гэж юу ч байх те. Нэг бодлын би ч бас Ирватч явсан нөхөр байгаамаа. Барууны хүмүүсийг сонсоор надад ингэж зааж ирсэн байхгүй. Барууны одоо коуч нар те. Чи уламжлалыг давж сэтгэхгүй бол инновац гэж байхгүй гэж. Тэд нар бол уламжлалыг тоохгүй байгаа. Өөрийнхөө хувийн ашиг тэр капитализм дотроо өрсөлдөөд яаж ашиг олох вэ? Бусдаас ялгарх хэрэгтэй. Ялгархын тулд уламжлалыг бол үүсгэж байгаа байхгүй. Шинийн бүтээй. Хайрцагнаас гадуур сэтгэгээд. Гэхдээ өвс соёл дээр тулах үед мэдээж ингээ юмнууд жоохон хөгжиж явна өөрчлөгдөн цаг үетэйгээ жоохон ингээ гэхдээ хит уламжлалыг давж тий хит өөрчлөгдөж хит дүрмийг өөрчлөн хит шин юм оруулж ирнэ гэдэг нь бас аюултай юм шиг байгаа. Яг тэгэхээр
чимх чимхээр те нэг сахарын ширхэг шиг ингээ өөрчлөлт хийж явсаар байгаа энэ чинь дараа нь 100 жилийн дараа ингээ танигдах очиж шүү дээ. Үндсэн 800 жил, 1000 жил, 2000 жил явж ирсэн юм чинь шууд алдагдчихна гэсэн. Бахарахгүй байхын аргагүй юм аа чи. Би энэ залуучуудтай энэ 16 хүүхдүүдтэй нэг барилдах юм шууд аваа ярьчих хөтэй наваа зүгээр. Маамаг бол зүгээр аваачаа зүгээр далаар нь дээр. хамгийн түрүүний өсвөрийн бүгд Яа. За хар орон сумын 70 жилийн наадам болстой сайхан болж байна оо. Жинхэнэ наадам гэдэг чинь ер нь сумын наадам юм биш үү дээ. Айгуу гоё цул амьд бүх юм нэгэн зэрэг болж байдаг. Тэр чинь аль ч тэмцээний очиод үзэж болно тий. Айгуу гоё. Улсын наадам бол нээлттэй, хаалттай тэр бол зүгээр нүсэр парад баяр байгаа байхгүй. Сумын наадам гэдэг бол өстой жинхэнэ тий хүүхдүүдээс нь эхлээл бүгд наадаад энэ чинь хөгшин залуугүй бүгд наадж штэ. Тэгээд нэг сайн анзаарсан юм нь сая шинэ баяр гээд ийм улсын начин цолтой хүнтэй таарлаа штэ. Тэгээд нэг юм анзаарлаа энэ улсын начин цолтой хүний тэр бие авч явж байгаа байдал тэр өмсөн зүүсэн гэдрийг харахаар энэ чинь бас нүсэр байгаа байхгүй юу? Тэгэхээр чин одоо энэ чинь боддоо энэ саяны бүх ингээд зодголж байгаа бүх бөхчүүд те. За энэ чинь ингээд сумаасаа гарна. Томдууд чинь нийлж байгаа аймагтаа үзнэ. Аймагаас аваргаа тодруулна. За тэгээ аймагийнхан чи явж улсад очиж зодуулна. За тэгээд улсаасаа бүгдийг нь ял 1024 бүхэн үзэж ялсаар агаад дээр гарч ирээд авраг аваад, даяа авраг аваад тий даяар дуурсагдах болоод дархан болоод ингээ өнөд чинь амар левел байна. Тийшээ бол. Тэгэхээр улсын бүх гэдэг бол улсын авраг тий даян авраг, даяар дуурсагдах, далаа, даян дархан авраг гэдэг бол айх